Тансаг өвгийн юм гэж. Амьдралаа гэж. Алга уруулахын дотор л өөрчлөгдөх юм да. Ор. Захирлаа юу ясаа? Таны хэлснээр зээлийн хүүг жилийн 1 хүү болгосон. Сайн байна. Тэгээд харин манай банк дээр зээл авах гэсэн маш олон амтан ирээд цаан чинь бөөн бужигнаа болоод байна. Тэгээ зээлийг нөгөөчтэй. Энд чинь чиний хийх ёстой ажил шүү дээ. Үгүй юу л да. Зээл өгөх мөнгөгүй болсон захирлаа. Юу гэсэн үг вэ? Монголын хамгийн том самар банк яахлаараа мөнгөгүй болдог юм. Үгүй асуудал нь манай бүх хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа татчихлаа. Юу? Шуудхан хэлэхэд манай банк бараг л дампуурчлаа та. Тэгээд энэ миний ажлаас халагдах хөрөгдөл. Үе, юу гэсэн үг вэ? Юун дампуурах? Юу солиороод байгаа? Байна. Байна хөгшин. Банкнаас амьтад хадгаламжаа татчихаар банк дампуурчдаг юм уу? Эргэлдэх хөрөнгөгүй бол дампуурна штэ хөгшөө. Яасан? Хөгшин, чи самар банкд хүрээд ирэх боломж байна уу? Мань энд жоохон асуудалд орчих шиг боллоо. Чи самар банкны зээлийн хүүг 1% болгосон гэж хэлэх гээд байна уу? Харин тийм ээ. Чи ямар тэнэг гар вэ? Ийм сайхан боломжийг салхинд хийсгэлээ гэж юу? Шууд намайг дуудахгүй яасан? Би зүгээр л банкны хүүг 1% болгоцсон чинь л. Банкны зээлийн хүүг чам шиг ингээд л 1% болгож болдог бол бүх банк болгоно шүү дээ. Банкудад ч ашигтай, эрсдэл буураад. Тэгээд яагаад болдгүй юм? Нэ чаваас. Алив. Гэд уун гэж вэ. За тэгэхээр зээлийн хүүг банк тогтоодгүй юм. Зээлийн хүү гэдэг чинь тухайн орны эдийн засгийн л толны тусгал гэсэн үг. Манайд зээлийн хүү бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй өндөр байгаа нь манай орны эдийн засгийн байгаа царай нь ийм л байна гэсэн үг. Юу? Үгүй чи байж байлт. Би ярьж дуусаагүй байна. Банкны зээлийн хүү яагаад өндөр байгааг чамд ойлгуулахын тулд банкны зээлийн хүүний зардал хэрхэн бүтдэг талаар ярьж өгөх хэрэгтэй юм шиг байна. Банкны зээлийн хүүний нийт зардлын 60-68% дангаараа хадгаламжийн хүү эзэлдэг. Босд нь тухайн банкны үйл ажиллагааны зардал, эрсдлийн нэмэгдэл, ашигын маржин бүрдүүлнэ. Хадгаламжийн хүү нэрээ Монголд өндөр байдаг шүү. Тийм ээ санжид минь. Ядаж энийг мэдэж байгаа чинь яамаа та. Манай Монголд хадгаламжийн хүү жилийн 11%. Энэ үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт орно шүү. Пөх, тийм үү? Тийм ээ санжид минь. Ер нь банк бол нэг ясандаа зуучлалын байгууллага гэж ойлгож болно. Мөнгөний их үүсвэрээ бусдаас хадгаламж хэлбэрээр татдаг. Жилийн 11% хүүтэй шүү дээ. Харин тэр хүүтэй хадгалж байгаа мөнгөө бусад мөнгө хэрэгтэй амьтдад үйл ажиллагааны зардал, ашигын маржин, эрсдлээ шингээсэн багахан хүн нэмээд зээлнэ. Банк ингэж л ажилдаг. За тэгээд санжта жилийн 11% хүүтэй хадгалж байгаа мөнгөө бусдад яаж 1% хүүтэй зээлэх юм бэ? Би зүгээр л банкуудыг маш их мөнгөтэй газар гэж бодсон шүү дээ. Банкнд баггүй мөнгө байгаа л да. Тэгэхдээ тэр чинь банкны мөнгө биш. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө шүү дээ. Тэгвэл хадгаламжийн хүүгээ бууруулж болдоггүй юм уу? Хадгаламжийн хүүгээ бууруулчихвал банкнд мөнгө хадгалуулах амьтаа болдохгүй шүү дээ. Бодол та. Чамд 100 сая төгрөг бай гэж бодъё. Чи тэр мөнгөө жилийн 1-ээс доош хувийн хүүтэй банкнд хадгалуулах уу? 100 сая. Жил хадгалуулчаад 1 сая. Гэхдээ юу гэж те? Арай өөр ашигтай юм хийн штэ. Ерэн санж та. Банкуд зээлийн хүүгээ нэг болгол тэр дороо дампуурна. Тэгээд банкудад хадгалж байсан Монгол төгрөгүүд хоромхон зур гадаадын аль нэг компани хөвц эсвэл юан доллар ханшаа алддаггүй валют болоод Монголоос гараад явчихна гэсэн үг. За тэгээд төгрөгийн аншуун нь мэдээж гадаад гүйлгээ худалдаа зогсно. Банкнаас санхүүжил зээл авдаг компани үйлдвэрүүд зогсно. Ажилгүйд л хавд хайрна. Гихмэд сүрэл болно шүү дээ. Бид бараг дунд зүүнний үедээ очно гэд боддоо. Бурхан минь.